Ирэх 2019 он бол газар тариаллын түүх нь онцгой жил юм а. Учир нь Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ой, баруун төрөө сумд сангийн аж ахуй усны 90 жилийн ой, баруун төрөө сум үүсэн байгуулагдсны 60 жил гэх мэтчлэн тэмдэглэлт 3 давхар ой тохино. Ойн хүрээнд анхудаа 2018 оны аймгийн тариаллын штийн нэгдсэн зөвлөгөөнийг тариаллын бүс нутаг болох баруун төрөө сумд зохион байгуулсан юм а. Энэхүү зөвлөгөөний үйл ажиллагаа тус сумаас түрэн гарсан Хөдөлмөрийн Баатар Цэрэн Сундуучав Батсуур Эрдэнэ гойн цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм а. Хөтөлбөр ёсоор цэцэг өргөсний дараагаар аймгийн тариаллын штийн зөвлөгөө баруун төрөө сумын соёлын төвд нээлттэй хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд оролцогчдыг хүндэтгэн баруун төрөө сумын хилийн цэргийн албан агчид болон сургуулийн бяцхан сурагчид аяд уург нь барьсан юм а. Нутгийн минь хөрснөөс өржинхэн соёлонхон байгаад байна. Улс орны минь бүтээлээр үйлзэнхэн долгиолонхон ганхаад байна. Ажилсаг төмний минь итгэлээс алтранхан шаргалтанхан байгаад байна. Ард түмний минь зүтгэлээс аривчинхан доволгаланхан ганхаад байна. Тэрэ минь алтанхан сортой тэрэ минь. Улс 2018 газар тариалан эдлэгчдийн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн аймаг сундын зоч төлөөлөгч та бүхнийхээ төм амгаланг айлтхан мэдчлээ. Ингээд та бүхнийхээ бүхэндээ мэдлэгээ төшүүлнэ хэмээн залуу дуучин Батхүүгийн Баттуулга таныг орж байна. Өөлн цэнхрэ хангаа гэмэх дуугаар та бүхэндээ мэдлэгээ төшүүлнэ. Сайн бацхан уу. Тэгвэл хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхнийхээ энэ жишийн өдрийн галтаа зөвхөн мэдээ бүдэнд дөрвөн төвшөөлье. Уулыг ичигдэн найга арли номэн шоуи урэл бором чимсэ атган донд ханга. Аймгийн тариаллын штийн зөвлөгөө нь аймгийн засаг дарга урлагч нэм самбуу өгснээр нээсэн юм. Уг зөвлөгөөнд аймаг сумын удирдлагуудаас гадна хөөс хөдөөчхөн газрын дарга төмөр очир тариаллын штийн төлөөлөл 16 сумын 140 гаруй тариалланчид чууллаа. Зөвлөгөөний арга хэмжээ тариаллын штийн сүлдтөө болох ургацын далаа дуу ишгэлүүлснээр эхэлсэн юм а. Өнөөдөр баруун төрөө нутагт газар тариаллын үлгээн нутагт хүрэлцэн ирж зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгаж аз жаргал сайн бүх нөхцөлөө. Өнөөдөр баруун төрөө суманд Улс аймгийн тариалланчдын одоо зөвлөгөө нь болж байгаа нь чухал онцлогтой юм аа. Энэний гол онцлог бол нэгдүгээрт газар тариаллын үйлдвэр сэргэн хөгжиж бас одоо энэ зах зээлийн одоо шуурганаас гарч бас хөлдрөлтөд орж байгаа энэ сайхан чухал үед одоо энэ зөвлөгөө болж байна. Нэгд хоёрдугаарт бол аймгийн зөвлөгөөнд одоо сумд болно гэдэг нь бас цөөн тохиолдол байсан. Энэ жил манай аймгийн удирдлага бол энэ газар хияг шийдсэн бас тариаланчдын талархлыг хүлээсэн сайхан хэрэгжилж байна. Газар тариалан харилцсан мэрэгчлэнгүүд тариаланчид бас 60 хүн одоо хүрэлцэн ирсэн байна.
Ингээд энэ зөвлөгөөнд ачааллыг өгч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд энэ зөвлөгөөний ажиллагааг нээж өгнө гэмээр аймгийн застрын орлогч энэ самбуу даргыг аварч байна. За, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Ингээд Увс аймаг маань бас газар тариалангийнхаа их үлгий болсон баруун дөрөв сумдаа ингээд газар тариаланчтайгаа 2018 оны зөвлөгөөнөө нээж байгаа бас таатай байна. Ингээд та бид бас маань Увс нутгийнхаа нэрийг гаргаж өгдөг энэ баруун дөрөв сум, баруун дөрөвнийхээ сангийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж эндээ нэг өдрийг бас ингээд зөвлөлтөнд чуулж өнгөрөх болсондоо бас таатай байна. Ингээд та бүхэндээ бас энэ 2018 оныхын урах зардан байтгаа гэдэг үлжтэй яриалаар энэхүү семинарын зөвлөгөөний үйл ажиллагааг нээснийг албасаар мэдэгдэе. Энэ тариалангийнхаа зөвлөгөөний нээлтэн зориулаад бид бүхний одоо сүлд болж дуулж алтан тарианыхаа дунд авраг трактор комбайнууд дотор аялж дуулж явдаг ургацын далай гэдэг сайхан дуугаа бүгдээрээ дуулж энэ өдрийнхөө зөвлөгөөний ажиллагаа нээе. Абрын салхин туйлсэ айгд сайхан гоёма наран хришим урцин таса адра тасода Зөвлөгөөний үеэр аймгийн газар тариалангийн салбарын зорилт хэрэгжүүлэх арга хэмжээ 2018 оны цаг агарын төлөв зориг дээр тухар дундас бий болгох чиглэлийн мэдээлэл, газар тариалангийн салбарын анхаарах асуудал, шинээр гарсан хууль тогтоол, журам үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлын үр дүн, хөрсний дээж авах арга технологи, газар тариалангийн зохистой дадал, жимсний сортууд суулгац, үржүүлгийн өнөөгийн байдал, хүнсний ногооны сортууд, өрөөржүүлгийн өнөөгийн байдал, Монголын тариаланчтай холбооны үйл ажиллагааны мэдээлэл зэрэг сэдвүүдээр хүнс хөдөө чухал газар, мэргэжлийн хяналтын газар, ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжлэнүүд, газар тариалан эрхлэгчдэд мэдээлэл өглөө. Бид бүхэнд ололт амжилтын зэрэгцээр алдаа доголдол ажлын хуучин аргаар хоцрогдсон техник технологиор байна. За наад захын жишээ дурдхад газар тариалангийн үйлдвэрлэлийн цаг хугацаатай уралдан техникийн урсгал засвар үйлчлэгээ тариалалтын хугацаанд чанартай хийж байж эцсийн үр дүн гардаг. Хөрөнгө оруулалт засвар шинжилэл хийгдсэн аж ахуйн нэгжүүдэд тодорхой ахиц дэвшил харагдахгүй байна. Эрдэс бордоо хэрэглэх газрын хүсний үжил шинийг сайжруулах ажил дөрөвтэй хийгдэхгүй байна. Харин ч арга туршлага багтаа тариаланчид шинээр газар эзэмшиж тариалалтын технологи услааны горин зорчих, сэлгээ хийхгүй тариалах зэргээр хөрсний үжил шинийг нуудах зэрэг үжигдэл зөндөө гарч байна. Мөн томоохон өсөлтийн системүүдийг хөгжлөх нэрээр зөөхөн хэдэн хүн эзэмсэсний улмаас ашиглалтгүй атарчсан талбай ихээхэн нэмэгдсэн. Услахатай талбайг бүрэн ашиглах нөхцөлд хязгаарлагдмал байдал үүсч бий болсон. Тариалангийн тухай хуулиар талбайг тариалалт хийхгүй 2 жил амжих ёсгүй. Хэрэв 2 жил ашиглалтгүй байдлахаар бол сумын засаг даргад мэдэгдэхгүй өөр иргэнд ашиглуулах дүрмтэй. Энэ заал зөрчин хэвэн үжигдэл боллоо. Газар эзэмших, ашиглах сонирхолтой иргэд маш их байгаа. Газар усыг өргөн нэтгэж хайр гамгүй ашигладаг үзлээс ангижирч газар усны үр шинийг өгөөжтэй ашиглаж эдийн засгийн бааз суурийг эхжүүлэх нөхцөл боломж дүүрэн байна. Жишээ нь уйлын зориудаар нөлөөлөх, уйл цуглуулах арга гэх мэт орчин үеийн шийдлүүд гарч байна. Ус газар хоёр хамгийн том хөрөнгө болт. Манай орноос газар усыг өнгөө хэрэглэж үр шинийг көртөж байгаа газар байхгүй. Усны асуудал манай орны дэдгүү дэлхийн нийтийн анхаарлын дэнд байна. Байгаль цагуурийн дулаар уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж газрын хөрс хуурай ашиж, элсний нийтлэл ихсэж, цөлжих байдал үүсч, олон нарийн нуур цорин булаг шанд гол горх ширгэж ундраган багсах болсон. Манай оронд гадаргын усыг зөвхөн хүн малын усан хангамж газар тариаланд ашигладаг байсан цаг үлрэн өнгөрч уул уурхай эрчим хүчний салбарт ихээхэн ашиглах болсноор усны хуваарлалт зөв зохистой ашиглах хамгаалах асуудал хөндөгдөж байна. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадвараас шалтгаалan өрийн шийтгэхэ болж өрийг хариуцлагагүй тариалдаг. Тариалтын болон услааны технологийн норм горныг зөрчдөг зэргээс шалтгаалж ургамал өвчин
өвчин хурданд нэрвэгдэж байгаад дүгнэлт хийж тариалалтын технологи нарийн мөрдөж ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Улсын төсөв болон гадаадын төсөл хөтөлбөрүүдээс хуваарлагдаж буй хөрөнгийн их усурыг ашиглан сэргээгдэх боломжтой услахын системийн барилга байгууламж, услахааны зориулалттай сууг шуудаг засварлах, услахааны дэвшилтэд арга техник технологиг нэвтрүүлж ашиглахад анхаарах шаардлагатай байна. Ийм дараах асуудалд ирэн анхаарах зүйтэй гэж хэд хэдэн сандыг бас дэвшүүлж байна та бүхэндээ. Өрхийн тариалан эрхлэгч техник технологи шинжлэх, норм гурмыг зөв баримтлах, жимсгэн чацран тариалах, байгалийн дэрлэг чацрагныг хашиж хамгаалах, өр суулгац үржүүлэх, жимсгэн чацран боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэг ба олон наст буурцагт үйд дургамал малын тэжээлийн тармил ургамлын тариалалтыг дэмжих замаар тармилын нэр төрлийг орчуулах, хөрсний үржилснийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авах, газар тариалан мал аж ахуй хослсон фермерийн аж ахуйг эрхлэх, орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэлийг удирдах менежмент эзэмсэн менежерүүдийг бэлтгэх, ажлын байр бий болгох, ажилчдаа мэрэгшүүлэх, давтан сургах ажлыг системтэй зохион байгуулах зэрэг шаардлагатай байгааг та бүхэнд дуртхан зүйтэй байна. За газар тариалангийн салбарт ажилласан та бүхэн аймгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх зорилттой ханган нийлүүлж эрхэлсэн ажилдаа шин техник технологи бүтээл, шин санааг нэвтрүүлэн ажиллаж хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган ариун их ургац авч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн эрдэжтэй өрөөлөг өргөн дэвшүүлээ. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа хамт. Тэр нь бол газар тариалангийн бүс нутгийг скил цаагийн тогтоож одоо аймгийн манай аймгийн хэмжээнд бол нийтдээ 53600 одоо газар тариалангийн бүс нутгаар тогтоосон байж байгаа. Энэ хил зааг тогтоох ямар ач холбогдолтой вэ гэхээр та бүхний одоо эрсдэл тариалсан тариавуудаа гişin эрсдэлд оруулах, мал дайрах, янз бүрийн тийм гадны эрсдлээс хамгаалсан хил зааг тогтоож хашаажуулах асуудлыг хэрэгжүүлэхээр одоо төрийн бодлого тусгацсан байж байгаа. Тэгээд баруун дөрөв сүмдөр бол тариалангийн бүс нутагт бол 40.6 мянган га байсан баха. Ийм гааг одоо хашаажуулах асуудал байж байгаа. Ерөнхийд оргоор нь хашаажуулна. Дотооддоо бол гэлэг зар татахгүй. Өгөөрөө яг үхээр та бүхний маань тарьсан ургац ажилчийн одоо үр дүнтэй болох бас нэг үндэслэл болох юм аа. За дараагийн асуудал нь болохоор хөрсийг одоо салхи усны элэгдлээс хамгаалах дэвшилтэд технологиг нэвтрүүлэх. Мөн гадаргын болон бороо цасны усыг хөрөнгөлүүлж өсөлтийн системийг нь одоо ашиглалтыг сайжруулах, услахаатай тариалангийн талбай хэмжээг нэмэгдүүлэх. Үүн дээр бас бид бүхэн бас бодолцох ёстой. Сүүлийн жилүүдэд хурд үндэс багасж байгааг тоологдуулж, энэ цасны усыг хөрөнгөлөөж хөвцөөрөн байгуулах, мөн одоо нөөц сан бүрдүүлэх, ийм байдлаар бас эрсдлээс хамгаалах ажлыг бас хийх ёстой. Энэ бол бас чухал асуудлын нэг гэж ойлгож байгаа. За мөн бүс нутгийн хөрс цагуурын онцлогтой хөрсөн таримлын төрлийг нэмэгдүүлэх өрийг хэрэгцээг хангах асуудал байж байгаа. За энэ манайх Улаанбаатар дийлэнх голчил тарьдаг. Тэжээлийн уран бол бас тариалах асуудал бас харьцангуй бага байдаг. Энэ яахан вөхөр одоо сүүлийн жилүүдэд Монгол улсын мал өсч тоо толгойн өсч бэлчээрийн асуудал хөрөлцөхгүй хомсдож байгаа тохиолдол тэжээлийн ургамлаар нэмэгдүүлэх асуудал бас нийт тэргүүний асуудал болж гарч иж байгаа. За мөн одоо тэгээд дэвшилт технологийн паркийн асуудал байж байгаа. Энэ техникийн асуудал бол үнэхээр хөндрөлтэй байж идэг. Оросын олон улсын багнаас 10 сая долларын хөнгөлөлтөй нөхцлөөр техникүүд ирж байгаа. Энэ техникүүд бол хэдийгээр үнэтэй боловч ажлын бүтээмжинд бол нөлөөлөх байх. Тэгэхээр та бүхэн энэ техник дээр анхаарах ёстой. Ер нь цаашдаа дундын өмчлөлийн одоо техникийн бааз бий болгож энэгээр тариаланчт маань одоо төрөөсөөр ашигладаг ийм одоо нөхцөлийг бас бид бүхэн бас судалж байгаа. Үр төрөний техник хэрэгсэлд бол одоо захиалсан хэмжээгээр бол авах боломжууд байж байгаа. Тэгэхээр энэ маань одоо урьдчилгаа 10-30% хийгдээд 7 жилээр төлөгдөх нөхцөлтэйгээр техникүүд бол олгож байгаа. Аймгийн хэмжээнд улаан сумдар маань хөлбөмбөгийн аж ахуй байгууллагаар нөхөрлөл бий болоод хориг хөлбөмбөгийг одоо олгогдож
нөхөрлөл байгуулагдсан. Тэнд бол газрын болгож ус хангамж, дэд үтсийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байж байгаа. Тэгээд энэгээр яах вэ гэхээр тариаланчид маань хөлсийн ногоо тариалаад тэдгээр гарсан бүтээгдэхүүнийг бол төрийн худалдаа агуулт руу дэмжиж өгөх нөхцөлтэйгээр дээр нь одоо гадны төсөл хөтлөөр хэрэгжүүл тэр нөхрөл дээр эхэлж одоо хэрэгжүүлэх тийм зорилт тавин ажиллаж байгаа. Цаашдаа бол дөрвөн үйлрэл хангахаар нарийн ногоо бол хөлсийн ногоо дээр бол дөрвөн үйлрэл одоо эрүүлгэрсэн дургасан ийм сайхан бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг бүрдүүлж ажиллахыг хэвдээ зөвхөн энэ хөтлөөрөө зорж байгаа маа. Баруун түвшин дээр бас нэг хүнд асуудал байдаг. Дарсан будаага хадгалах асуудал үнэхээр хүнд байдаг. Тэгэхээр энэ дээр бид зөвхөн бас үй шаттайгаар санал хүсэлтэд тавьж байгаа. Тэгээд баруун түвшин дээр нэг 1000 тонн ч юм уу тийм агуулгах хөтлөмийн асуудлыг бас бид зөвхөн үй шаттайгаар тавиад ер нь бол тариалт нэмэгдэж жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас энэ дээр бол онцгой анхаарахыг бас анхаарч ажиллах харж байгаа. 2018 онд өдөрхөн яг үржилсэн захиалгаар бол зорилт тавьсан байж байгаа. Энэ бол тариалах талбай маань үртэрэн дээр бол 9710 гад 10,093 тонн ургац авахар төлөвлөсөн байж байгаа. Үүнээс бол одоо Улаанбаатар 9500, ургац нь бол 9896.4, Төмс 268 гад 3250, хөлсөн ногоо 255.8, ургац нь бол 2903, тэжээлээр бол 1900 тариалгаар урьдчилан захиалга авсан байж байгаа. Энэ 6500, жимсхэн 670 га төлөвлөсөн байж байгаа. 700 га тонн ургац авахар. Ер нь бол энэ жимсхэн дээр бол чацарга нь одоо манай хэмжээнд бол нийтдээ бол дийлэнх жимсийг бол чацарга эзэлж идэг. Чицэргныг одоо засгийн газраас жимсхэн хөтлөг батлагдсан. Тэгэхээр үүнтэй болоотойгоор чицэргэн жимсний нэр төрлийг олшруулж тариалах шаардлага болж байгаа. Шатхуун бол өрн шийдсэн бөгөөд тариалт хийхээр захиалга өгсөн иргэн аж ахуйн нэгжид бол бүгд захиалганд нэр нь орсон байж байгаа. Тэгээд шатхуунаа олгоход одоо бараг үртэйгээ хамт олох дөрвөн боломжтой байж байгаа. Тэгээ манай агрономчид газар дээр нь одоо байгаа хугацаанд үртэйгээ хамт одоо тараалт хийгээд шатхуунаа олгож эхэлнэ. 50% нөхцөлтэйгээр энэ та бүхэн бас бүгд мэдж байгаа энэ. Тэгэхээр энэ шаардлагуудаа хангаад шатхуунаа аваад тариалтыг их боломж үүсэж байна. Ингээд 60 жилийн хугацаанд бол энэ температур бол энэ хоёр станц дээр бол хоёулаад нэг өсөлттэй байгаа. Энэ жилийн дундаж температур. Одоо нэг 60-аад оны үед нэг 4-өөс 5 орчим градус байсан жилийн температур хасах. Гэтэл 17 оны ихт нэг 2 градус орчим болцсон. Одоо энэ хооронд бол нэг 3 градусаар ингээд бараг дулаараад байгаа. За температурын хувьд бол жилийн нийлбэр тунцны хувьд бол нэг өөрчлөлт бага байгаа даа. Яг нь одоо жилд ордог хэмжээний тунц бол нэг өөрчлөлтгүй тэр хэмжээгээр ороод байгаа. Харин энэ тунцсан дээр нөгөө эрчимшил ширүүн тунц их ороод одоо зүс ураа гэдэг нь тэр нь одоо бага орох жишээтэй. Одоо Улаанбаатар нутагт жилд хур тунцны өөрчлөлт бол ерөнхий насаар бол бага. Харин дулааны улирлаар хур тунцны хэмжээ сүүлийн жилүүдэд нь буураад агаарт 30 градусаас дээш халуун өдрийн тоо нэмэгдэж байгаас үзэхэд ер нь цаашид услагаатай газар тариалан эрхлэх, дасан зөгцсөн сууртыг сунгаж тариалах, наривчилсан судалгааны ажил хийх, мөн байгаль орчин өөр амжилтын өөрчлөлтөд уялдуулсан одоо бодлого боловсруул одоо ажиллах нь шаардлагатай гэсэн харагдаж байгаа. Энэ сонороо бид нар очсон бол энэ жилийн ирэх жил бид нэр 90 жилийнхаа хин газар тариалангийн аж ахуйн хөгжсөн. 90 жил 29 оноор бол Атгар газар эзэмсэн 60 жилийн бол бас ирэх ёстой онд огцож байгаа. Дээр нь одоо манай сүм бол 1959 онд ард түмэрлэгийн дөрөвдөгчдийн зарилгаар байгуулагдсан. Ингээ сумын 60 жилийн болох ийм одоо төвхөн бол бид нэр хүлээж байгаа. Баруун төрөөсөн одоогийн байдлаар 329 мянган нутаг дэвсгэртэй, хуулийн 700 хүн амтай, үүнээс нийт одоо 758 өрхтэй, 250 өрх нь одоо малчин өрх, ус төрх нь бол одоо сүмийн дэвд сүүлшин байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Эртээрээ тэмүүлсэн нөгөө худалдаа үйлчлэг гэсэн энэ одоо үйлчлэгүүд эрхтэж амьдарч байна. Захлах сургууль цэцэрлэг сүмгэн дэмжлэг соёлын төв хөлийн цэргийн застрын хөмийн газар
галын унтрах аврагч ардгаар цагуурын өртөө цагдаагийн хэсэг зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Манай эцсийн үйл төр бол газар тариалан, малаачхуу, газар тариалангийн одоо 33,500 га хэрэглэлтийн талбайтай. Үүнээс 2,000 он бол одоо услахаатай талбай байгаа. За 2,000 га услалтын систем энэ жилээс эхлээд манайх бас менежмент хөгжил төрж Тэмшээд гэж одоо том компани ариан дурж усчлах компани нэртэйгээр одоо бас үйл ажиллагаагаар өөр хэлбэрээр эхлээд одоо явж байна. Энэ талаар та бүхэнд бас дараа нь танилцуулах учраас түрүү өрхөө. За 2004 сүүлийн хэмжээнд дэйтэнд 24 очны 121 дээр ирдэрэ тэмсгэлсэн байгаа тараасан. Ирдэрэ 7,857 гад Улаанбаатар оёс 115 оёс 15 гад Тэнэс 25 гад Хүнсний нугаа 30 гад тараасан одоогоор гаваас авах нэг хуучин мэдээлэл байгаа шүү дээ. За энэ 7,657 гаруйгаад хураалт хийж 7,000 гаруй тонн Улаанбаатар ороож авсан. За өндөр энэ хийсэн биш шүү дээ. Нэвтрүүлсэн биш шүү дээ. За энэ 17 онд бол Иртэр 7,015 төмсөлсөн байгаа бол 301 тонныг хурааж авсан. Улсын нөөцөд 120 тонн өр, тариалан эрхлэлт дэмжих сандал 150 тонн өр нөөцөлж үлдсэн хэсгийг үрэлт хичээлийн зорилгоор нийлүүлсэн байна. Иртэрийн урамшуул 121 мянган ач холбогдолд хамрагдаж 622 сая төгрөгийн урамшуулал явсан. За тариалангийн талбай ашиглалтыг сайжруулах, эзэмшлийн давхарлыг арилгах, техникийн боломжтой аж ахуйн нэг зэргийн эзэмшлэг газрыг нэгдүүлэх асуудлыг засварын зөвлөлд хариуцсан мэргэжилтнэрийн уулзаатай хэлэлцэж өнгөрсөн гэргэнд 500 га аж ахуйн нэгжид 1000 гаруй газрыг шинээр эзэмшүүлсэн. Баруун Түрэн сумын газар нь тариалан эрхлэхийг үржих шимтгээс гадна ард түмэн хөдөлмөрч юм а. Энэ нь нэг л сум тэр дундаа газар тариалангийн салбараас 4 хөдөлмөрийн батар төрсөн сарагдж байгаа юм. Насаараа энэ салбарт зүтгэж ирсэн буурлууд зөвлөгөөнд орцлогчдод туршлагаасаа энэгээр хуваалцсан юм а. За би 1963 онд тракторын хамбааны курс төгсөөд баруун Түрэнд трактор хамбаач нь ажиллаж явсан юм а. Тэр үчинд техник тоног төхөөрөмж ховорхон байлаа. Исха 3 гэдэг хамбаан 50 дэт 54 трактор иймэрхүү техниктэй харьцаж эхэлж байсан. Исха 3 хамбааны жилийн норм бол 240 гагийн норм хийдэг. Тэр дэт 54 бол 275 гагийн норм хийдэг. Ийм норм юу таваажсэн. За тэгээд тиймэрхүү ажиллаж яасан нөхцөлдөө газар тариалангийн үйлдвэрт тариа хураадаг, зунд нь урш боловсруулдаг ийм ажилтал хийгээгээд. За тэгээд тэндээс техник техник сэлбэж авахар манаас баян өлгийн цагаан уурын хангах базаас гинжи трактор Исха 4 хамбаан явж авдаг байлаа газраар. Ингээд 1964 онд цагаан уурын хангах базаас Исха 4 хамбаан авчирч 3 хамбаан авчирсан эндээс 3 хамбаан авчирч энэ 3 хүн ажиллаж байлаа баруун Түрэнд. За Исха 4 хамбаан бол тэр үедээ Исха 3 хажууд маш их давшилтаа, хүчин чадал сайтай. Урах сураахад бол тариа болтонд өтгөн нарийн гэж ингэхгүй хаягдлыг гаргадаг тохиргоогийн санкейсэн нөхцөл. Тим ажилдаг байлаа. Ингээд тэр жилдээ нөгөөтгсөн тэр 65 онд нөөс одоо гайгүй ажиллаад жилийн норман 250-аас 300 шахан ингээд норм биелүүлээд ингээд тэр үчин хамт ажиллаж байсан миний хамт наадэрхэд өгж яасан одоо манай гадаа байгаа хөргөд байгаа дөрвөн хөдөлмөрийн баатар цэрэн сундууч Батцуур Эрдэнэгээд бидхэд бол газар тариалангийн үйлдвэр ажлыг бол мэлэн сайн нухалж өгдөг тийм бусууд байсан юм а.
Зөвлөгөөнд оролцогчдод илтгэл тавьсны дараагаар тариаланчдад тулгамдж байгаа асуудлыг хэлэлцлээ. Тариаланчдын хувьд тариалангийн бүс нутаг тариаланчдаа нэгтгэн тулгамдж байгаа асуудлыг сонсож байгаад таларгалтай хандж байсан юм а. Аймгийн хэмжээнд одоо насаараа гал юуны газар тариалан эрхэлсэн. Маш олон зөвлөгөөн сууснууд ийм их зөвлөгөөн болдог. Бидэнд бол ингээд энэ зөвлөгөөс яаж тарих вэ? Одоо ямар хөө жил буйг нь болох нь гэдгээр мэдэрч гардгал зөвлөгөөн л дээ. Тэрээс манай суманд одоо аймгийн зөвлөгөө болно гэдэг чинь бас бидэнд бол бас л их олон юм дуулж сонсоход бол бас л өгөөжтэй байна. Орон дээр биш нутаг тогтоох асуудал би сая асууж байна л да. Тэрийг би яагаад асуугаад байгаа гэхээр энэ сумууд манай сумд л гихт одоо нэг газар тариалангийн биш нутгийн тогтоог учраас тэнд болцоотой гадраа гүмсчээд нэг одоо тарианагаага тариалан гэж явж байгаа. Тэгээд тэнд чинь нэг биш нутгийч тогтоог учраас тэр малчт нь яг тойрч уугаад нэг мол нь одоо яарч бараад нэг хүмүүсэд тарьсан хөдөлмөр өдөрдөнгөө болгодог тийм асуудал байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ аймгаас чигсэн одоо сум дээр тогтоогоод тэгээд тэр хуулийнхаа дагуу тэр хамгаалт юмудаа бүгдийг ингээ хийгээд явбал их зүгээр байгаа юм. Энэ талаас энэ арга хэмжээ авах гэх. Энэ арга хэмжээ авах юм ойлгочихлоо. Энэ дээрс би талархаж байна. Энэ зөвлөгөөний ачаал үзээд тийм сонсож их юм сурч авч байна уу? Хаан ачаалдан гүрэмжтэй жимс цэцэрний моттой дэвтэрлийн ногоо бүх чиглэлээр нь тарилдаг танарт байгаа шүү. Энэ ч бас гоё зөвхөн тийм үү бас энэ дээр ингээд сургалтын сууна гэдэг чинь зөндөх юм мэдж авч штэ тэр мэдээд яг ямар хэмжээтэй бас гоё яаж байна. Нэг хүн хэлэх юм бол урд нь бас ингэж сургалтанд би бас сууж байгаагүй анх удаага суугаад тэгээд бас их мэдж авлаа зөндөх юм мэдж авлаа тэгээд ямар ч бас энэ цааш таны бид нэр тас мэдхгүй зөндөх байсан байна. Хоёр настай суулгасны мэдгүй мэдж авчихсан. Нугаа яаж тарахгүй тэр талаар бас курсны чиглэлд аль хэрэг байна гэдэг газрын хуур ажилт бүгдийг яаж тарих вэ гэдгийг хамгийн гол нь сайн мэдж авлаа бас. Би энэ баруун төрлийн зэргийн төрөнд амарч шиг гэдэг юм байна. За тус ангийнхаа бас газар тариалангийн холбоотой техник долоотой хариуцсан ийм ажилтаа байдаг. Тэгээд би энэ 3 дахь жилийн зөвлөгөөнд оролцож байгаа нийт. Тэгээд энэ жилийн хувьд бас баруун төрөнд болж онцлогтой байна. Тэгээ газар дээр нь яг газар тариалангийн бүс нутагт ирээд асуудлыг шийдээ ярилцаад бас одоо тэнд ямар асуудал тулгамдаад байна тэрийг бас шийдэх талаар газар дээр нь хариултын нэг явж байгаа сонслог байгаа тийм. Тэгээд ирэх жил бас баруун төрийн сумын бас ой болох гэдэг сангийн аж ахуй болох гэдэг тэрнтэй холбоотой бас нэлийн ажлууд төлөвлөгдсөн байгаа. Тэгээд ард иргэдийнхээ бас ач амьдралыг сайжруулах тал дээр бас өдөр сумын өдрөл бас бодлого барьж байгаа. Тэрийг дэмжих зорилгоор бас энэ үйлдвэрлэж байгаа явуулж байгаа ойлгож байгаа. Мөн зөвлөгөөний үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлд ажиллаж байгаа тариаланчдыг шагнаж урамшууллаа. За би төрийн байгууллагад нийтдээ 36 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны байгууллагад 35 жил ажиллаж байгаа. Төрийн үйлчлэгэнд бол 1 жил ажилласан. Энэ хугацаанд одоо төрийн алба гэдэг бол ерөөсөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг ийм сайхан байгууллага байдаг юм аа. Энэ байгууллагатай бол бид хэд бол ерөөсөө бүгдээрээ хамтын хүчээрээ зүтгэж байгаа. За энэ өнгөрсөн онд бол энэ засаг даргын нийгмийн эдийн засгийн зорилт аймгийн засгийн мөрийн хөтлөлт тусгацсан асуудлуудыг бид нар бол засаг даргын тамгын газар бүгд нийтээр одоо ханган биелүүлсэн. Би энэ 2017 оных ажлаар бол аймагтаа бол дүүрэн хангалттай гэсэн үнэлгээ авч ажилласан юм аа. Сайхан шагнал авсандаа баярлж байна. Би бол гээд 2000 оны үеэс эхэлж газар тариаланд орсон. Тэр нь бол хэд мал аж ахуй янз бүрийн ажил төрөлтэй манай ах нар бол насаараа газар тариаланд явж байсан хүмүүс байдаг. Тэгээ нэг газар тариалангийн онолт нэг 90-р оны үеэр хотод явж чаасан харна. Нөгөө газар тариаланд ороогүй байсан би харин ороод одоо хэдэн жил явж байна да. Эрхчлэн Монгол Улсад газар эзэмшлийн 60 жилийн баруун төрийн суманд сангийн аж ахуй усны 90 жилийн тохиох гэж байгаатай холбоотойгоор баруун төрийн сумын тариаланчид техник технологи шинжлэх, тариалах талбайгаа нэмэгдүүлэх талаар зорилт тавин ажиллаж байна. Тус зөвлөгөөнөөр Атрын 60 жилийн хугацаанд 19 өр айлга гаргалаа. Мөн энэ хаврын тариалт болон ургац хураалтын технологийн зөвлөмжийг батлан гаргаснаар тус зөвлөгөө нь өндөрлөлөө. Баруун төрийн бол 1929 оны төвөгтэй
сум нь бол 59 онд байгуулагдсан. Ирэх жил бол баруун түрүүнд газар тариалангийн аж ахуйн нэгж үүссэний 90 жилийн бай, сум байгуулагдсны 60 жил болно. За энэтэй давхцаад манай Атрын 60 жил болоод Атар газрын 60 жилийн бас Монгол байр төхөж байгаа шүү дээ. Ийм одоо давхцсан сайхан ойн жилүүд бол ирэх жил болно. Энийг өгтөд манай тариаланчид бас газар тариалангийнхаа техникийн шинжлэх, одоо тариалах талбайгаа нэмэгдүүлэх, авах хугацаа бас нэмэгдүүлэх талаар зорж олон зүйлүүдийг одоо хийж байна да. Өнөөдрийн зөвлөгөөнөөс бол Атрын 60 жилийн огцсон 19 битэл ажлын одоо урайлаг гаргахаар үдэн шийдвэр гаргасан байгаа. За энэ 16 18 оны тариалалтынхаа энэ зуны тариалалт, таврын тариалалт, намрын ургац зургаалтын технологийн зөвлөмжийг одоо бас энэ мэргэжлийн төвчний хүмүүстэй гаргаж байна. Энийг бол одоо бид нэр хэрэгжил мөрдөж ингэж ажиллах юм аа. Тэгэхээр сумаас ус барьж байгаа бодлого тариаланчдын одоо хөлөм мэргэжлийг дэмжих. За минь одоо тэдний одоо өрхийн намжиргаанд нэмэр болох үзээр сумаас ямар бодлогоос баримталж ажиллаж байгаа юм. Ер нь бол одоо бид нэр газар тариалангийн үйлдвэрлэлэн дээр юун дээр төшөглөж одоо жаахан сэргэж хөгж ийнэг л хувийн хөвшилд тулгуурлаж хөгжиж байгаа. Дээрээс нь төрийн одоо оновчтой бодлого энэ хоёрын хоссон үр дүнгээр одоо тариаланчдын энэ үйлдвэрлэл үйл ажиллагаанд нэмэгдэж амьдрал ахуйд одоо дээшлэх ийм учиртай. Жишээлбэл энэ өнгөрсөн жилигт манай Увсан аймгийн тариаланчид бол нэг 720 сая төгрөгийн одоо урамшууллыг одоо авсан байна. Энэ бол одоо төрөөс олгож байгаа томоохон одоо бас амьдралын боломжийг ахуйг дээшлүүлэх бас одоо энэ техник технологийн шинжилгэхэд нь дэм болох хамгийн том алхам одоо жишээ нь. За дээрээс нь жилд уран шин тариалалтын тэгээд хураалтын ингээд одоо зээлийн шатхуунаар олгож 50% хөнгөлөлтөй энэ өрсөлдөө төлбөртэйгээр шатхуун олгож байгаа. Бордоо өрийг бас одоо тодорхой хөнгөлөлтөйгээр олгож байна. Жишээлбэл өнөөдөр ихтэл Урсын холбооны усаас 100 тонноор яриад одоо манай тарж ихэж байна. Тариаланчдын захиалгаар энэ бол бас 30% өрсөлдөө төлөөд ингээд авах хэрэгтэй байгаа. Гэх мэтээр ийм төр засгийн бодлого ийг л одоо орон нутгад бид нэр амжилттай сайн зохион байгуулж хэрэгжүүлж чадах юм бол тариаланчдын ах амьдралыг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх бололцоо өрднө л гэж үзэж байгаа. Баруун төрийн сумын хувьд одоо гişний тариаланч байна. Хэдэн хүн амтай вэ? Манайх бол 2700 хүн амтай. Ер нь одоо эндсэн эрхлэлтийг үйлдвэрлэл томсгосын нугаа ер тариалах. Эннээсээ салдаггүй юм л усууд жилд нэг 100 гаруй иргэн 30 гаруй аж ахуйн нэгж бол тариалдаг. Амин 100-аад одоо иргэн бол томсгосын нугаа тариалж амьдрал ахуйд ашиглаж хэрэглэж байгаа юм л байна. Энэ хүү зөвлөгөө маань газар тариалангийн салбарт ажиллаж байгаа нийт тариаланчид нийт 16 сумын 140 гаруй тариаланчид мэргэжлэнүүд оролцлоо. Энэхүү зөвлөгөө маань одоо газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх бодлого, төрийн бодлого шийдвэр, хууль дүрм хэрэгжүүлэх шин техник, технологи энэ талаар одоо бид бүхэн санал бодлоо солилцож ирэх жил одоо 2019 онд Атар газрын эзэмшсэний 60 жил болохтой холбогдуулаад 2019 онд болох учраас 2019 он одоо бүтээч ажлын одоо зохицуулалт гаргаж бид бүхэн саналаа солилцож батллаа. Мөн дээр нь одоо 2018 онд газар тариалангийн салбарт одоо хөгжлөө авчрах, хөгжилт одоо хувь нэмэр болох техник, технологийн талаар одоо бид бүхэн бас заавар зөвлөмж гаргаж одоо санал нэгтэйгээр одоо баталж мөн одоо энэ зөвлөмжийн дагуу ажлаа одоо төлөвлөж хийж 2018 онд бол одоо нэлээд одоо газар тариалангийн салбарт ахиж дэвшиж гарах тийм заавар зөвлөмж гаргаж батллаа. Ингээд үнэхээр сайхан үр дүнтэй сайхан зөвлөгөө болж өндөрлөө. Энэхүү аймгийн тариаланчдын нэгдсэн зөвлөгөө нь тариаланчдын тулгамдж буй санал бодлыг нээлттэйгээр сонсож зөвлөмж гарган мөрдөн ажиллах ёсноор үр дүнтэй боллоо. Энэхүү зөвлөгөөнөөс олон сан санаачлаг гарсан бөгөөд 19 бүтээч ажил хийхээр төлөвлөсөн юм а. Энэхүү тариаланчид мэдлэгээ зузаатгаж төрөөс үзүүлэх дэмжлэгтэйгээр ганцх дүүрэн нутгийн зөв хөдөлсөн юм а. Brings a little boy in his head.